нойргуудлын бараг 60-аас 70%-ийг нь сэтгэл зүйн байдал буюу архаг стрессийн шалтгаантай нойргуудал эзэлдэг. Манай улсын 5 хүн тутмын нэг нь нойргуудлын асуудалтай гэсэн судалгаа байдаг. Тэгвэл сэтгцийн эмгэг судлаач, сэтгэл засалч, нойргуудал сэтгэл заслын эмнэлгийн эмч мандахтай ярилцаж зөвлөгөө авах ирсэн байна. Насанд хүрсэн хүмүүс буюу 18-аас 65 насны хүмүүсийн хувьд хоногтоо шөнийн цагаар 7-оос 8 цагийн хугацаанд унтаад өглөө амарсан мэдрэмжтэй босч байвал нойр бас хангалттай гэж үзсэн. Тэгвэл стандартаар нэг 7-оос 8 цаг гэдэг боловч тухайн хүний зан төрхийнх нь онцлог байдлаас хамаарат ер нь арай богино цагаар унтах эсвэл 10-12 цагаар унтчихэж хансан нойрны мэдрэмж авдаг хүмүүс ч бас байдаг. Энэ дээр яадаг вэ гэхээр хөвчлэн дотогшоогоо тайван дугай төрлийн зантай хүмүүс маань илүү олон цагаар унтчихэж сэргсэн мэдрэмж авдаг. Харин сэргэлэн цаваа гялал зур сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй хүмүүс маань нэг 6-7 цаг унтчихад нойр хансан мэдрэмж авдаг. Хамгийн унтаж эхлэх ёстой хамгийн сайн цаг бол шөнийн 22 цагаас 23 цагийн хооронд унтаж эхэлсэн байх ёстой гэж үздэг. Оройны 21 цагаас шөнийн тэг цагийн хооронд мелатонин гэдэг юм тархинд унтуулдаг даавар ялгардаг. Тэр мелатонин гэдэг дааврын тусламжтайгаар л бид нэр шөндөө унтдаг. Тэр мелатонин гэдэг даавар маань бүдэг гэрэлтэй, тайван орчинд илүү сайн ялгардаг. Тийм ч учраас одоо нойрны дэглэмийн үед 21 цагаас хойш уцаа битгий их хэрэглээрээ, компьютер дээр ажил битгий хийгээрэй гэж зөвлөдөг. 21 цагаас хойш бүдэг гэрэлтэй орчинд байх юм бол мелатонин гэдэг даавар маань сайн ялгараад 22 цагаас 23 цагийн хооронд нойрны дохио гэдэг зүйл хүн болгонд өгөгддөг. Тэр нойрны дохио гэдэг зүйлтэй давхцуулаад орондоо орох юм бол ядах эмгүүгээр амархан унтчихдаг. Нойрны дохио гэдэг маань нэг юм хүн ившээлгээл бие тавираа, сулраал, ноцоорсон мэдрэмж төрдөг. За яг энэ үедээ давхцуулж унтвал хурдан унтдаг. Энэ ноцоорсон байдлаа өнгөрөөгөөд уцаараа оролдоод тархиа сэргээгээд байх юм бол унтах хугацаа маань хоошилдог байх нэ. Яагаад ингэж 22 цагаас 23 цагийн хооронд унтаарай гэж юм гэхээр тэр deep sleep буюу тархи амраадаг, нөхөн төлжилт явагддаг хамгийн чухал хэрэгтэй ашигтай нойр бол шөнийн 22 цагаас тэг 2 цагийн хооронд үргэлжилдэг. Иннээс хойш хэдэн цаг унтаад ч энэ цаг дундах шиг тийм сайхан чанартай нойрыг авч чаддаггүй байх. Нас явах тусмаа улам нойргуудах магадлалтай, нойргуудл илүү тохиолддог гэдэг маань тухайн хүний нас явах тусам хураасан, хуримтлуулсан амьдралын стресс улам нэмэгддэгтэй холбоотой. Ихэвчлэн одоо нойргуудалтай гэд үзүүлж байгаа хүмүүс бол 50-аас дээш насны хүмүүс үзүүлдэг. 50-аас дээш насны хүмүүс маань яадаг вэ гэхээр нойргуудад байна. Яагаад нойргуудад байна? Би гайхаад байна. Одоо миний амьдралд ямар нэгэн санаа зовхоор асуудал байхгүй. Бүх амьдрал, ажил, хүүхдүүд бүгдээрээ сайхан төлөвссөн байна. Санаа зовхонгүй байхад л нойргуудчлаа гэдэг. Тэгээд өмнөх амьдралыг нь одоо тодруулаад асуугаад үзэхээр 20-д, 30-д, 40-д наснда нэлээд амьдралын архаг стресстэй, тэр стрессээ огт тайлаагүй, хуримтлуулсан, хураасан хүмүүс маань стрессийн түвшин архагшаад ихсээд ирхийн алдад 50 гаруй наснда стрессийн шалтгаантай нойргуудал үүсдэг. Насанд хүрсэн хүн бол хоногт 7-оос 8 цагийн хугацаанд дундаас ирэхгүйгээр нам унтаад өглөө сайхан амарсан мэдрэмжтэй босох ёстой байдаг. Тэгтэл хангалттай цагаар унтсан тэгсэн мөртлөө амраагүй мэдрэмжтэй ядруус ирж байгаа бол нойр чанаргүй байна гэсэн үг. Шүндээ олон дахин сэрэх, шүнд маш тод зүүдийг удаан хугацаагаар зүүдлэх, унтаж байгаа ч гэсэн хажуугийн хүний хөдөлгөөн, дуу шугааныг мэдэрч унтах зэрэг маань нойргуудлын шинжүүд байдаг. Энэ нойргуудлын шинжүүд маань 30 хоног ба түүнээс дээш хугацаагаар хүнд илэрх юм бол нойргуудал гэсэн онш тавигддаг. Хүний амьдралын хэв маяг, ажил, төврөл, сэтгэл санааны байдлаас хамаарат 1-2 өдөр, 3-4 өдөр нойр хямарч болно. Энийг бол шууд 3-4 өдөр хямарсныг нойргуудал гэж үзэхгүй л дээ. 30 хоногоос дээш хугацаа гэлдэг. Нойргуудлын бараг
60-аас 70%-ийг нь сэтгэл зүйн байдал буюу архаг стресс шалтгаантай нойргуудл эзэлдэг. Үлдсэн хоёр дахь том шалтгаан бол бие махбодын өвчин эмгэгээс үүддэг. Одоо жишээлбэл бамбай булчирхаан дааврын хямрал, чихрийн шижин, нэлэгний БЦ вирус гэх мэт биеийн маань эд эрхтний өвчин золонгоос болж завиртай байдлаас болж хоёр төгчөөр нойр хямардаг. За гурав дахь нойргуудлын шалтгаан бол амьдралын буруу хэв маяг. Энэ бол хөвчлэн залуучуудын дунд нэлээд ажиглагддаг. Унтахаас өмнө гар утсан хэрэглээ их байх, арх дарс, тамхины хэрэглээ өндөр байх. Тэгээд тогтсон цагтаа унтаж, тогтсон цагтаас ирдэг дэглэм баримтлахгүй шөнийн цагаар сэрүүн байгаад өдрийн цагаар унтах зэрэг нь ер нь 3 дахь нойргуудл үүсгэх том шалтгаантай ордог. Хүн бол шөнө унтах бүртээ зүүдэлдэг. Гэхдээ тэр зүүд маань хөвчлэн үүрийн 3 цагаас үүрийн 7 цагийн хооронд бүдэг зүүдэлдэг. Хэвийн зүүд бол өглөөс ирсний дараа бага зэрэг санаад тэгээ хэдэн минутын дараа мартаж байх юм бол энийг хэвийн зүүд гэж хэлдэг. Зүүд шөнө болгон хүнд байдаг. Гэхдээ нойргуудалтай нойрны чанар тааруу байгаа үед бол кино үзэж байгаа ч юм шиг бодит амьдрал уу энэ зүүд үү гэдгийг ялгахын аргагүй маш тод бодтой юм шиг зүүдийг шүнжэнгөө зүүдэлдэг. Энэ зүүдэлж гэдэг маань тод зүүд зүүдэлж гэдэг маань тархины нэг хэсэг эд эс маань шүн унтахгүй идэвхтэй өдрийн цаг шиг ажиллаад байна гэсэн үг. Нойр хэвэн байна уугүй юу гэдгийг мэдхийн тулд өглөө хэр амарсан сэрдгөө, хэр энерги гэрч хүчтэй сэрдгөө гэдэг хамгийн чухал асуулт байдаг. Хангалттай олон цагаар унтсан ч өглөө амраагүй сэрж байгаа, ядарсан, нозоорсон сэрж байгаа бол энэ нойрны чанар тааруу байна. Чанаргүй тархийг сайн амраахаар нойроор унтахгүй байна шүү гэсэн үг. Нойргуудлын нэг бас илрэл байж болох юм аа. Ихэвчлэн мэдрэлийн ядаргаанд орсон, мөн сэтгэл готролд орсон хүмүүс маань хэдэн цагаар унтсан ч амарсан мэдрэмжгүй босдог. Нойргуудал, нойрны хямрал гэдэг хоёр маань ялгаатай байдаг. Нойрны хямрал гэдэг бол хүний ажил, амьдрал, сэтгэл санааны байдлаас хамаарат сар хүрхүүгийн хугацаанд үе хэдэн өдрөөр нойр хямрахыг хэлдэг. За энэ нойрны хямралын үед бол яаран ийм нойр хүрхдэг юм уухгүйгээр нойрны дэглэм, нойрны зөв голдролд нь оруулах дэглэм баримтлаад үзэх хэрэгтэй. 1 сараас дээш хугацаагаар буюу 1-ээс 3 сарын хугацаанд нойрны хямрал илэрсэн бол нойргуудал гэж онш тавигдана. За 3 сар ба түүнээс дээш хугацаагаар таны нойр хямарсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор архаг нойргуудал гэж үздэг. Монгол баримталдаг стандартаар бол 6 сар ба түүнээс дээш хугацаагаар нойр хямарсан байх юм бол архаг нойргуудал гэж үздэг. Тэгэхээр нойрны хямралтай үе нойр хямардаг. Гэхдээ арайч бүтэн сар хямарчаагүй байгаа үед бол нойрны дэглэм баримтлаад үзэх хэрэгтэй. 1 сараас 3 сарын хугацаанд нойр хямарсан байгаа бол мэргэжлийн сэтгцийн болон сэтгэл засал жимжид үзүүлээд яг ямар шалтгаантай нойрны хямрал үүсээд байна, ямар эмчилгээ хийлгүүл зүгээрөө гэдгээ тогтоох хэрэгтэй. Нойргуудал богино хугацаанд үргэлжилсэн байх тусмаа хурдан эдгэрч, хурдан эмчлэгдэж сайжирдаг. За архаг нойргуудал үүссэн байвал ер нь ихэвчлэн 3-аас 6 сарын хугацаанд эмчийн хяналтанд доор нойр докторжуулдаг эмийн эмчилгээг хийлгэх шаардлагатай болдог. Эхний алхам нь одоо өөрөө юу вэ? Эмчит хандхаас өмнө гэсэн юм. Эхлээд өөрийнхөө нойрны байдлыг үнэхээр нойр хямарсан байна уу гэдгээ таньж мэдэх хэрэгтэй. Миний нойр хямраад хэр удаж байгаа вэ? 1 сараас дээш хугацаа үргэлжилсэн үү? Ямар үед нойр хямардаг вэ? Сэтгэл санаатай холбоотой байдгүй үгүй юу гэдгийг эхлээд анзаарах хэрэгтэй байдаг. Сэтгэл санаатай бараг нойргуудлын 60-аас 70% нь хамааралтай байдаг учраас сайн унтмаар байгаа бол сэтгэл санааны байдал, стрессийн түвшингөө бууруулах шаардлагатай байдаг. Юм санаа зовсон, сэтгэлээр унсан, тайван биш хямралтай байгаа үед нойргууд гад байдаг бол тэр нойргуудлыг үүсгэж байгаа сэтгэл санааныхаа таагүй хямралыг засах зорилгоор сэтгэл зүйчтэй уулзах, эсвэл найз нөхдөдөө таагүй асуудлаа
ярилцах, сэтгэлээ хуваалцах зэргээр стрессийн түвшингөө бууруулж болно. Хэрвээ сэтгэл санаатай холбоогүйгээр зүгээр байхад л унахгүй байгаад байвал нойрны дэглэм баримталж үзэх хэрэгтэй. Нойрны дэглэм гэдэг маань их энгийн боловчиг маш үр дүнтэй дэглэм байдаг. Одоо сэргээх төрлийн кофеин агуулсан кофе, энерги ундаа зэргийг бол өдрийн 14 цагаас хойш хэрэглэхгүй байх. Оройны 19 цагаас хойш хүнд махан хоол идэхгүй байх. Оройны 20 цагаас хойш уух шингэн зүйлээ хязгаарлах. Орой 9 цагаас хойш тод гэрэлтэй утас, таблет, компьютер дээр одоо ажил хийхгүй, утас үзэхгүй байх маань нойрны дааврын ялгаралтыг сайн дэмжиж өгдөг. Ингээ 21 цагаас хойш бол бүлээн шүршүүрт орох, 15-20 минутын хугацаанд булчин суллах, хөнгөн дасгал хийх, сэтгэл санаа таагүй байвал тайвшруулдаг амьсгалын дасгал хийх, нойрондоо их санаа зовдөг бол тэр нойрны талаарх бодолтой анхаарахгүйгээр юм сонсох, амьсгалын дасгал хийх, дотны хүнтэйгээ ярилцах гэх мэтээр бодолтой биш анхаарлаа өөр тийш шилжүүлэх, эдгээр дэглэмүүдийг нэг 14 хоногийн хугацаанд баримтлаад нойрны чанар сайжраад өглөө амарсан мэдрэмжтэй босдог болоод ирэх юм бол эмчит хандахгүй байж болно. 14 хоногийн хугацаанд дэглэм баримтлаад стрессийн түвшингөө бууруулад төдийлөн сайн үр дүн өгөхгүй байх юм бол энэ үед яаралтай эмчит хандах юм бол актер хүчтэй юм танк хэрэглэхгүйгээр богино хугацаанд хөнгөн чанарын эмчилгээгээр бүр эмчлэгдэх боломжтой байдаг.